За амгалан ялтгая. За бүгдээр өнөөдөр одоо англи хэлний үйлбэр асуух өгүүлбэрийн бүтц ямар гэдгийг эргээд саная. За жишээ өгүүлбэр дээр does Martha look happy? За Martha аз жаргалтай харагдаж байна уу? За асуух өгүүлбэр маань ингэж аз жаргалтай харагддаггүй гэж асууж байна тий. За тэнгууд дасаар асууж байгаа юм чинь бид нэр хариулахдаа мэдээж дасаар нь хариулна. No she doesn't тий. Үгүй ээ. Тэгж харагдахгүй байна гэж хэлэхдээ no гэж ганц хэлэх хангалтгүй. Араас нь заавал сабжектээ оруулаад сабжектийнхаа араас туслах үйлүүгээ оруулнаа. За асуух өгүүлбэр бол дандаа туслах үйлүүгээрээ хэлдэг. За тэгэхээр тэр Марта гэд нэг эмэгтэй хүний талаар ярьж байгаа учраас туслах өгүүлбэг маань present simple цаг дээр даас байна. За тэгэхээр дасаар нь хэлж асууж байгаа юм чинь яг тэрүүгээр нь л эргүүлээд хариулцдаг гэсэн үг. No she doesn't тэ тэр тэгж харагдахгүй байна. Martha doesn't look happy тэ Марта жаргалтай харагдахгүй байна гэсэн өгүүлбэр байна. За саяны жишээ өгүүлбэрүүд дахиад задлчаарай. Энэ дээр Марта гэдэг эмэгтэй ганц хүн байсан учраас дасыг ашигласан тий. За тэнгууд одоо бид нэр олон тоон дээр буюу алимнууд гэдэг олон тоон дээр ашиглаж байна. Do you like apples? За та алимнуудад дуртай юу тий. За тэнгууд дүүгээр асууж байгаа юм чи хариулахдаа дүүгээр нь л хариулна тийм үү? Yes I do. No I don't. За дараагийн өгүүлбэр did he arrive буюу тэр ирсэн үү өнгөрсөн цаг дээр асууж байна тий. За эхний өгүүлбэр болохоор do you like apples гэхээр та ер нь алимд дуртай юу гэж асууж байгаа. Хүний одоо general statement буюу like and dislike тий. Дуртай дургүйг нь асууж байгаа болохоор бид нэр present simple цагийг сонгож ярина. За тэгвэл дараагийн өгүүлбэр дээр болохоор did he arrive past simple цаг дээр буюу өнгөрсөн цаг дээр асууж байна тий. Тэр ирсэн үү гэж асууж байгаа учраас тэнгууд энэ дээр байгаа дидээр асууж байгаа юм чинь өнгөрсөн цаг дээрээ дидээр асууж байгаа юм чинь дидээр нь л хариулна гэсэн үг. Did he arrive? Yes he did. Үгүйсэхдээ no he didn't. За дүүгээр асуувал дүүгээр нь хариулна, дидээр асуувал дидээр нь хариулна гэсэн. За дараагийн хэлбэр have you seen Jim? Та Jim-ийг харсан уу? За have-ыг ашиглаж байгаа юм чинь мэдээж present perfect цаг байна тий. За тэнгууд have-аар нь асуунгууд have-аар нь хариулна. Have you seen Jim? Yes I have. No I haven't. Is it sunny? Гадаа нартай байна уу? Yes it is. No it isn't. Is-ээр нь асуунгууд is-ээр нь л хариулна гэсэн. За дараа нь will he go with us? За тэр бид нартай цуг явах уу? Ирээдүйн цаг дээр асууж байна тий. За will-ээр асууж байгаа юм чинь хариулахдаа бас will-ээр нь л хариулна. Yes he will. No he won't тий. За ингэж асуухыг бид нэр богино хариулт буюу yes no question гэж хэрэгэлдэг. За ингэж бид нэр ашиглахдаа тэр хариулж байгаа хэлбэрээ бид нэр contraction буюу товчилсан хэлбэрээр хийж ашиглаж болохгүй. Заавал бүтэн хэлбэрээр нь ашигладаг. За тэгэхээр нэгсэндээ yes I have гэж хариулахаас yes I've гэж бол хийж хариулах байх нэ тий. За yes it is, yes it's, yes he will, yes he'll гэж хариулж болохгүй гэсэн үг байна. За энэ тэмдэглэлүүдэд сайн бичээрэй. За одоо асуулт маань have you been to Croatia гэж байна тий. За Хорват улсыг хэлж байгаа гэсэн үг шүү дээ. За та энэ улсад байж үзсэн үү? Очиж үзсэн үү гэж байна. За асуулт ингэж асуугдангууд yes no question ингэж асуугдангууд одоо лавлж асууж байгаа гэсэн үг шүү дээ. Та тэнд байж үзсэн үү үгүй юу? За хариулахдаа бид нар мэдээж have-аар нь асууж байгаа юм чинь have-аар нь л хариулна. Yes I have тий. За хэрвээ long answer буюу урт хариулт хэлмээр байх юм бол yes гэдгээ хэлчихэд араас нь бүтэн өгүүлбэр орж ирнэ гэсэн үг. Жишээ нь yes I've been to Croatia тий. За дараа нь yes I've been to Croatia гэх мэтчлэн хэрвээ long answer байх юм бол та товчилж бичиж болно гэсэн үг тий. Харин short answer дээр бол хизээч товчилсан хэлбэрээр хариулдаггүй. За дараагийн асуулт can turtles run? За яст мэлхийнүүд гүйж чадах уу гэж шүү дээ. За can-ээр асууж байгаа юм чинь хариулахдаа no they can't. No turtles can't run болох нь шүү дээ. За turtles гэдэг маань олон тоон дээр хэлсэн бичигдсэн plural form дээр бичигдсэн байгаа учраас төглөөний үг нь they гэдэг үгээр сонгогдно гэсэн үг. За гэх мэтчлэн одоо багш нь дасгал оруулангууд таад маань нөхөд бичээд тэмдэглэгээ багш руу явуулаарай.